Улсын онцлогын эмчилгээний төв нь хагас жилийн байдлаар дулааны уур одоо 252 сая 952 757 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Тэгээ байгууллага нөгөө орон нутгаас санхүүждэг тогтмол зарлууд нь ийм байгууллага. Тэгээ албан тоотоор бол төрийн сан засаг даргад явуулсан. Тэгээ энэ маань шийдэгдэхгүй ингээ оны эцэс рүү нэлээд олон байгууллагууд 600 сая төгрөгөөр хойшилж байна. Тэгэхээр нөгөө онцгой объект манайх ч одоо ингээд дулаан халаалт энэ нөгөө эрчим хүчийг зохицуулах ерөнхий зөвлөлөөс нэмсэн тарифын зөрүү юм байна. Тэгээ одоо энэ бол сая Батнаас нь мэргэжилтний хариулж байгаагаар бол угаасаа дээрээсээ ингээд батлагдаад ирсэн тарифыг бид нар яах ч аргагүй төлөх ёстой гэж байгаа. Тэгээ онцгой объект маань хагас жилийн байдлаар ийм өртөө байдаг. Тэгээд энэ маань бас хүүтний уйлралд одоо олон өвчтөнтэй эд өвчлөлийн үед одоо халуун дулаан өгөхгүй байх цаадах тохиолдол гарах үедээ энэ дээр одоо ямар менежмент хийх үү? Тэгэхэд оны эцэст нэмэх тодтол хийх боломж байх уу? Энийгээ бас бодож үзээсэй гэж бодож байна. Тэгээ энэ авалгууд маш их байна шүү дээ. Авалгуудаа яагаад авдаг юм бэ? Энэ авалгуудаа авалдаа лав 400 сая төгрөгийн авалга энэ илтгэл дээр гарч штэ сая Бацайхан дарга илтгэл дээр. Энийг одоо нэг хариуцлагажуулаад нэхэд аммаар бах юм тайлан тоонд ажиллагчтай холбогдсон авалга нь зөндөө байгууллагуудаас авах авалгууд аюулх байна штэ. За дээр нь бас энэ акт тогтоосон зөрчлийн энэ орлогуудаа оруулмаар байх юм. Тэгэл нэг акт тогтоодог аудит нь тэрийг төлдгүү ингээ яваад идэг он дамжаа байгаал идэг. Тэр мэдээж хууль зөрчөө төрийн мөнгийг ард түмний татварын мөнгийг бууруу зарцуулсан учраас акт тогтоож байгаа шүү дээ. Энэ төлбөр одоо хураамжны орлогочин бас л энэ төсвийг тодорхой бүрдүүлж байгаа учраас тэгэл эндээ бүр дасцсан. Ер нь бас нэг горимш санал байна. Хитник газар олон жил болцсон одоо энэ ерөнхий нахлангууд санхүүгийн хүмүүсээ бас сэлгээ ажиллуулаач өөр салбарт нь өөр байгууллагт нь ингээл бүр аудиттайгаа ахтуу болцсон. Тэгээл цөөхөн акт тавиулдаг. Ихэнх нь одоо энэ дээр юу яатсан бэ шүү дээ. Акт нь 17 сая. Хүсийн байх цагч зөрчил нь 675 сая. Тэгээ яагаад энэ 675-аас акт тогтоодгүй? Зөрчил дахиж үтээ давтаараа гэж бодлоо нэг юм улаан канттай бичиг өгчдөг. Тэгэхээр энэ төрийн аудитын хариуцлага сахилгыг сайжруулах, энэ санхүүгийн сахилгыг сайжруулах, дээр нь энэ ерөнхий нягтлангуудыг сэлгээ ажиллуулах тал дээр бас нэлээд санаачлагтай ажиллаж өгөөч гэдгийг санал болгож хэлмээрээ. Тэгээ манай тэр тогтмол зардал бол ямар ч байсан оны эцэс хүртэл түр хойшилсан гэж би Батнасан мэргэжилтэнгийн ярианаас ойлголоо. 2-3 санал байна. За сумууд ерөнхийдөө хөвчлэн бүгд л өөр тулгарч байгаа зовлонгуудаа хилж ийн энэ бас зөв бах. Ихэнх нь одоо энэ эрчим хүчний зохицуулах хорооны үнийн зөрүүгээс болоод сургууль цэцэрлэг гэх мэт бусад байгууллагууд ингээд өртсөн байгаа, өрөнд орсон байгаа. Тодорхой хэмжээгээр, бага их хэмжээгээр. Тэгэхээр миний бодлоор энэ удаадаа бид бүхэн төсвөө таньж байгааг бол ерөнхийдөө ойлгож байгаа, тодтол хийж байгааг бол маш сайн ойлгож байгаа. Болох бүтэх аль хэмжээндээ л бид нар авч явах гол үзэж байна. Тэгэхээр эрүүл мэндийн салбар, боловсрол, эрчим хүч, дулааны энэ зайлшгүй шаардлагатай салбаруудаа нөр төлбөрийн асуудал дээр нь бас жоохон уян хатан хандаад бусад татагдж байгаа зардлуудаасаа энийг нөхөөд сумуудаа жиг төвөөрлөө бол болох юм шүү гэдэг одоо бүх төлөөлөгч нартай бас уриалж байна. Жишээ нь одоо ADB буюу Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэх ажил маань хойшлогчтой холбоотой тэнд бас аймагаас бид бүхэн 12 сар төсвөлсөн мөнгө байгаа. Тэр мөнгнөөс одоо ингээд багсагаар өөр төлбөрийг барагдуулах энэ эрчим хүч, боловсрол, эрүүл мэндийн салбаруудаа тусгаал нь харж үзэх нь зүйтэй байхаа. Мөн 2 автомашин авах тухай ингээд төсвийн суугаад ороод ирсэн байна. За яг урд өмнө авагдсан одоо автомашины талаар одоо яриад яах вэ? Одоо энэ авах гэж байгаа автомашинуудаа энэ жилдээ хойшлуулад энэний чухал шаардлагатай зөвлөргөө шийдвэрлэх боломж байна уу? Энэ тал дээр бас хүн бас дор бүрнээ улс хүртэ хандаж өгөөч гэж хүсэж байна. Нөгөө тэгүр за булган сумын асуудал дээр нэг тодтол хэлье. Сангийн сайдын 01 дороо 52 гэсэн албан доотын хүрээнд энэ булган сумын эрчим хүчний асуудал дээр тавигдсан 168 сая төгрөг болохоор хэмнэлтийн тухай одоо нөгөө төрийн хэмнэлтийн тухай энэ захирамжиндаа орохгүйгээр яг 5 сарда багтаа тендерын зарласан байна. Ингээд манай булган сумын удирдлууд бас мэдээлэлээ түргэн шуурхаа өгөөгөөс болоод зөрүүтэй ойлголтоос болоод хасагдсан байгаа юм байна шүү. Тэгэхээр энэ дээр та бүхэн маань бас анхаарал өгөөрэй. Далд Баян судал багийн хувьтад
эрчим хүчний хэрэглээ зөвхөн гэрэл асаахт үедээ л байгаа. Тэнд ямар нэгэн ус устлагч гэдэг юм уу, цай чанах, телевизэр үзэх хэмжээнд бол байхгүй байгааг та бүхэн нэг бодит байдлыг хэлгээ. Бас ингээд эрчим хүчний дараах маань бас тодорхой хариултыг бас өгөх байх. Тэгэхээр энэ маань яг 5 сарда багтаад тендер нь зарлагдсны ийм асуудал байгаа шүү. Булган сумаас наашаа иргэдийн урд руугаар нь яаралтай мэдээлэлд дамжуулаагүй юм нэг зөрөвтэй зүйл үүссэн юм байна. Тэгээд мөн 3 дугаар цэцэрлэгээ шинээр ашиглалтанд орсон цэцэрлэг дээр бас эрчим хүчний зохицуулах хорооны үнийн зөрүүнээс үүссэн өөр төлбөр байгаа. Энэ зөвхөн манай сум гэхгүй Ховд аймгийн хэмжээнд бусад сумууд дээр бас гараад байгаа зүйл байна. Энэ дээр бас ингээд хэдүүлээ уян хатаа хандаад аль боломж бололцоогоор нь төсөө хуваарлах гэж та бүхэндээ уриалж байна. Энэ он руу багтаах боломжууд байна гэдгийг харж байна. Тухайлбал энэ сүүлд нэмэгдсэн 50-д хоног төхөөрөмж гэсэн одоо хэмнээд энэ боловсрал руугаа зарцуул ямар вэ гэсэн санал оруулж байна. Санал хэлье. Өмнө жагсаалтан дээр 50-д хоног төхөөрөмж гэсэн зардлуудаа танаад энэ боловсролынхаа ядаж одоо ч төрийн сургуулийн 450 сая гэх энэ дээр тендер зарлагдаад гэрийг нь хийцсэн юм байна. Тэгээ 200 сая нь одоо олгогдоод 250 сая нь 26 онд гэж энэ чинь одоо нэг өсөн олгоод нэг өсөн хийгээд хүлээлгээд авчвал хиндэл амар баймар юм шиг байна. Тэгэхээр бас авсан компани мэдээж 450 сая ажлыг хийчихээ дахиад жилийн дараа дахиад 250 сая авна гэдэг чинь компаниуд бас ямар байх вэ? Өдөр бас нэг бизнес сэтгэлгээтэй хүмүүсийн долон байж чинь тий. Ийм нэг санд байна. За тэгээд баярлалаа устанд авчихлаа. Ийм байгаль хамгаалах сангийн тоног төхөөрөмж худалдаа авалт хийгдсэн. 80 сая усны мишиг хийгдсэн. Мөнгөө төсөв дээрээ суулгаж чадаагүй ийм 3 ажил байсан доотлол нь байгаа. Тэр байгаамаа. Тэрийг бас зөв ойлгоорой. За 25 оны хөрөнгө оруулалтын хүрээнд нийтдээ 118 ажил одоо худалдаа авах ажиллагаа хийгдсэн. Одоо тендер зарлагдсан байна. Иннээс манай нийгмийн салбарын төсөл арга хэмжээ нь болохоор нийтдээ 45 байгаа. За энэ 45-аас болохоор нөгөө 5 сарын 31-нд хугацаанд тендер нь шалгараагүй 13 ажил байгаа. За саяны төлөөлөгчдийн яриад байгаа одоо буянтын тэр цонхны цэцэрлэгийн цонхны засвар Эрдэнэ нурмны сургуулийн засвар гэдэг энэ ажлууд нь болохоор энэ тендер нь шалгараагүй 13 ажил дотор байгаа. Ер нь бол нэг ийм юм байгаад байна. Одоо боловсрол соёлын газар, боловсролын газар, эрүүл мэндийн газар гэдэг энэ дээр нөгөө хөрөнгө оруулалт хариуцсан мэрэгчлэлтэнгүүд дээр за шинээр одоо ямар барилгууд шаардлагатай байна, их засвар хийх ямар барилгууд байна гэд бүгднийг эренбэлцсэн байгаа. Тэр эренбийг бид нэр энэ дээр бүгднийг тооцож байгаа. Зүгээр санаанаас бид нэр юм бол оруулж ирэхгүй байгаа гэдгийг манай төлөөлөгч нар бас анхаарах шаардлагатай. Тэгэд энэ яг их усул дутагдaltaйгаар л одоо 9 ажил манахаас бол хасагдж байгаа гэсэн үг. Хасагдж байгаа гэж одоо дараагийн онлоо шилжигдэж хийгдэхээр байгаа. Энэ 13 хугацаа гэдэлсэн 13-аас бол тэр эренбийг нь тооцож үзээд 4 ажлыг нь бол энэ ондоо оруулсан гэж ойлгох хэрэгтэй. Бусдаар бол одоо тийм янз бүрийн байдлаар бол энийг хасаагүй. Тэгээ энэ дээр бас нэг юм одоо жишээ нь төлөөлөгч нар бас энэ худалдаа авах ажиллагаа хийгдэж явцад бас өөрсдийнхөө энэ тойрог дээр байгаа юмыг бас сайн ардаас нь хөөцөлдөхгүй бол таг чимээгүй явж байгаад энэ телевизэн камер харчаад худлаа уянгалдаг юм бас боших хэрэгтэй гэж хэлмээр.